Зохиолч Стенү 100 дамнасан хайр 6 дугаар бүлгийн 21-р хэсэг. Автосолд орж бурхан болсон хайрт хулангаа Тэнгэрийн оронд үзснээс хойш Дарвид 5 жилийн нүрийг үзжээ. Энэ хугацаанд дэрэгдээс нь огтхонч холдоогүй шүрээд нэгэнт энэгсэн дасаж хослон амьдрахаар шийджээ. Охиноо төрхөөс өмнө хормой хийе гэсэн ганцэргийн хүсэлтийг гал хүү зөвшөөрч за ингээд зохиолч Стенү маань биднэрээр хөөрхөн тоглоом хийсэн байна. Зохиолч Стенү 100 дамнасан хайр 6 дугаар бүлгийн 21-р хэсэг. Бүр цэргийн наадам зодголсонд бол ятгамгүй тав давсан ч 6-гийн даваанд тун гоомоо шийд гаргаж мэх дутуу хийгээд унчхав. Уран муудаахан ирэхэд аавна. Юунда унжидгэм? Харин ч сайн юм боллоо. Чамд хашир зан өөр суухгүй юм. Цэргийн начин зол гэдэг чинь чамлах юм биш гэж зэмлэх тайлгаруулахын хооронд хэлээд гэр гэрлүүгээ явцгаажээ. Маргааш начин золоо тэмдэглэн гэр бүлээрээ мах шарж сайхан амарч унжлоо. Хүүхдүүд нь орой буцахтул хийзээ харж суусан сарнай дөөлтөө хоёулах навлдмагц "Миний хөө би чин зүгээр үү?" хэмээн яриа эхэлж яднан асуулаа. Дөлгөөхөн мишэлцэхдөл "Зүгээрээ юу болов ээжээ?" гэх үед сарнай халгаж ядан өндөлзөж сууснаа. "Ээж аав хоёр чинь ачаа хүлээгээ дээ. Гэтэл та хоёр болох байлгүй дээ. Өөр учир жандсан байгаа юм биш үсттэй. Мэргэн хүнд үзүүлсэн чинь сонин юм хэлээд." Дүүл сэрцгийн ээж рүүгээ гайхан харснаа. "Тэм юмд итгээд л нэрийн гэм чамд эсвэл хуланд хайртай юм уу? Хайртай хүн бий юу? Тэр л саад болоод байгаа юм шиг" гэж хэлсэн. Уртаар санаа алдан бодлогошир суусанд бол "Тэм хүн байхан ч байгаа. Тэглээгээд ялтай байлээ дээ. Бид хоёр сургууль соёлоо төгсөөд байнга хамт байвал хараа энд болно үсттэй. Та хоёр минь дэмий юмд бүү сэтгэлээжлээ. Сайн бодоод үзээрэй дээ. Ээж нь юуны магад гэдэг л." Хашааны хаалга жахран онгойж дэлгүр явсан хулан оюу хоёр инээлцээр ороод ирэхэд дөл "Ээжээ, бид хоёр явъя да. Хүүн маргааш ажилтай" гэд өндив. "Ах явах нь уу?" гэсээр оюуг дэгдэн гүйж ирэхэд дөл толгой дохиод "Ингэхэд чиний дадлагын ажил юу болж байна? Очсон уу?" гэлээ. Оюу хушуугаа унжуулан урваад ахтай эрхлэх ядан "Хамт олон таалагдахгүй байна. Дандаа ирчүүд та өөр байгууллага олоод өгөөч" гэж бовтнов. "Ирчүүд тусмаа гоё шүү дээ. Аятайхан найз залуутай болооч. Намайг тоохгүй байна уу?" "Мөн тийм бах та. За ах нь хүнтэй ярьж өгье. Дахиад голвоо" гэсээр дөл хулан хоёр гарч одов. Эхнэрээ нэг л ургуур байгааг анзаарсан дөл гараа сунган мөрлөн тэврээд "Миний гүнж яасан? Хушуугаа унжуулаад" гэд үнсэхэд хулан нүдээ тормолзуулан хитэнтэй завчснаа. "Сарын тэмдэг ирчихлээ" хэмээн аяархан шивнэв. Ээжийнхээ хэлсний тэрхэн зур бодож амтсан дөл эвгүйцлээ дарж ядан "За яахав дээ. Нас залуу байна. Болондоо хоёлаа. Тэгээд ч хүмүүн заяаг олох тийм ч амар биш гэж ярьдаг да. Улан тайвшир бололтой нүүр дүүрэн инээгээд "Ханаа хоёлаа гадар холлох уу? Шөнийн гудмаар зугаалъя" гэлээ. Дүүл уухаан тас дэмжин "Тэгээ. Удахгүй наадмын бэлтгэлд гарна. Завж хөлөө олдохгүй" гээд жолоогоо мушгин замсалан давхих зураа эхлээд шагдар генералтай уулзаад оюугийн дадлагын талаар ярилцаадахыг гэжээ. Их сургуулаа төгсөөгүй атлаа гайлын газар ажилд орж чадсан төгсөө нэг хэсэг жаахан гадуурхагдсан ч угийн царайлаг, авиаслаг бас мөнгөлөг залууд төдөлгүй бүгд л сайн болчихов. Толгой сайтай ер нь л юмараа гойд гоцтол хамт ажиллагчид нь сайшаангүй харж аль болох дотносгох гэж эзгэн. Энэ хандлага нь төгсөөгийн зан авирт шууд нөлөөлөн
ээжээс үлдсэн хүн чанар гэж зүйл нь бага багаар арилан эцгийн араатналаг төрх нэмэгцээр байлаа. Төгсөг курст орох оюутан залууд хүм бүрэл долгионон бэлдуучилж гайгүйхан бүсгүйчүүд хүртэл элт өдөж хоргооно. Хэлтсийн дарга бүсгүйтэй 2 ч удаа уулзсан зугаацж амьдсан төгсөө шинээр ажилд орсон үзмээ гих зэгзгэр гойлог охин татагдан дотносож эхэллээ. Яг л хулан шиг эрхэмсэг ялтам ичимхий бүргөдөө охин эхэндээ нүүр өгөөгүйч сүүлдээ болцох саналыг нь хүлээн авч гадуур уулздаг болов. Охинд дурлаагүй ч нэг хэсэг уулзъя гэсэн бодол агуулсан төгсөө хоёулаа занзангаа мэдэлцэж нэг нэгээ сайн таних хүртлээр уулзаж бай. Гэхдээ миний санал чамд таалагдвал шүү гэж элен далангуй хэлсэн нь үзмээ аятайхан санагдсан бололтой. Эр хүнээс ерөн л дөлөх хандлагатай үзмээ энэ удаа яаж ч чадалгүй төгсөө татагдаж ингрээнэн эрэмийн цэнгэлд автаж эхэлжээ. Нээрэл хэдий болтол хүнийг бодож хүсэж явах үлээ дээ. Хотын төвд 2 өрөө байр түрээсэлж өгсөн төгсөө заримдаа ирж хонох бөгөөд нэр шигээ төгс янаглалт нь автсан охин улам бүр сэтгэл алдран цаашдынхаа амьдралыг холбох тухай бодох боллоо. Гэвч төгсөөд ийм санаа огтхонч байхгүй юм шиг л аяглах бөгөөд их л хянуур нухацтай хандаацж байх шиг. Үзмээ хэд хэдэн удаа яриа өдөх гэсэн ч нэг л болж өгсөнгүй. Нэг удаа золбоод гэх хууд сахалтай болоо ярьтай цуг ирээд хонгор минь энэ манай хуурай ах танилц гэчгээд өнөө хэрэг ширээн дүрэн суулгаад бид хоёр хос уудч биш эхнэр нөхрөөд биш. Гэхдээ ирээдүйн амьдралаа хамтран зурхаар төлөвлөж одоохондоо бие биенээ таних чадна л байна. Гээд хөгжилтэй инээхэд золбоод уухандаас дэмжин орчин үеийн залуус өөр юм аа. Өөр юм. Тун ухаалаг санаа байна. Та хоёр олон жил урд удаан амьдрах заяаны хосууд байх нь. Аах нь сал царны зүтсэн болохоор буруу сонголтоос хаш ярддаг. Хэмээн дөгөөжээ. Үзмээч догтлчихсан цааш нааш бүндэгнэнгүйж хоолцоо бэлдэх бөгөөд төгсөө золбоод хоёр ажил ярангаа хундаг тулган ууж эхэллээ. Тэдний яриаг ихэндээ огтхонд сонирхоогүйч үе гулн дөлгөх танил нэрс дуулдаж сэм чагнавал яалтчгүй зүрхний мухард нуугдаж орхисон тэрэл эрийн тухай яриа болох нь тун ойлгомжтой байжээ. Наадмын бэлтгэлд эр нөхрөө явснаас хойш дадлагынхаа ажилд анхаарах болсон хулан орой олгон харих замд үл таних хүн дагаад байгааг анзаарч хав. Жаахан охин байхдаа л бох буяа ингэж сүйтгэндгсэн. Гэхдээ хулан айсангүй. Заримдаа тогломоор санагдан зүгээ огцом өөрчилж эсвэл буцаад өөдөөс нь алхаж үзнэ. Яалтчгүй сүүдэртэй босноо мэдэж сүүлдээ эмээж эхлэн энэ тухай оюут хэлэхэд намайг бас нэг хүн дагаад байгаа юм байна. Би зүг таарад л тэр гэж боддог байлаа. Гэлцэн хоёул үннээсээ айж эхэлжээ. Бэлтгэлтэй байгаа дөлөн санааг зовоохыг хүсээгүй тул аав ээж хоёртой дуулган тэд ч хамт байхаар болж хашир хянуур гал хөө охин бэр хоёрынхан хамгаалагч жолоочийн ажлыг дуртаяа хийх боллоо. Өөгийн минь ажлын онцлог юм да. Бие оторлон сууж таарахгүй. Гэж бодон гарцаагүй хүн даган ажиглаад байгааг мэджээ. Оюуг дагсан бол яах гэгсэнж хуланг дагаж яадаг байна. Гэхэд дээл ойж суусан сарнаа. Харин нэлдээ манай энэ оюу зүрүү дураараа замтай. Тэгээд л сонирхсон залуусыг хажиглаж тэд нь аргаа бараад дагдаг биз хэмээн хачир нэмхий сонссон оюу. Заавал найз залуутай байх ёстой мó? Сургуулиаш төгсөөгүй ажил мэргэжилж байхгүй. Тэгээд ч дөл ах шиг залуу үнэндээ ховор юм. Дандаа л намхаа шиг тэнгүүд гэлээ. Оюугийн тас харнууд гэлтагнан огтхонч торхгүй дуржигнуулахыг анзаарсан хулан инээд алдаад өнөх тэнгис чин ирсэн биз дээ. Тун гайгүй залуу санагдсан гэж үг алдахад оюу ичингүүрэн улалзаж сарнааж сэрхийн чагнаархав. Наадмын урд өдөр дөлийг гэртээ ирэхэд аав ээж нь байсанд
бяцхан гайхсан ч төдхөн учрыг нь сонсоод нэлийн бодол хэл зогссноо утас эрэгдэн улантай хідэн үг солилоо. Хүүгээ өнгө зүс орон уламж авхаацныг анзаарсан гал хүү дотроо дугүйхэн "Хүүг минь ивэлд авч харил" хэмээн анх удаа шахан бурхандаа залбирчээ. Улан дадлага хийж буй эмнэлгээс гараад дадад сурсан замаараа алхахдаа тэрүү хүн тэнд өнөөх дагуул байгааг анзаарч ирэхгүй хэрцгээсэн ч хаан ихтэй дөлн байгаа гэдгийг мэдэх тул дорхноо тайвшран айжуухан алхлаа. Дагаж буй эрийг даажин хэмээр санагдан хийцгүрсэн хүний дүр эсхэн цүнхээ савчин баахан маяглав. Нэг мэдхэд өнөөхөр сураггүй алга болж удсан чүггүй дүл гүйцэн ирээд хулан тэврэн хэдэнтэй эргүүлдээд ингэрлүүгээ шаахан удтал шимэн үнсжээ. Төрийн наадам эхэлж 9 хөлд цагаан дуугаа сүр хүчин төгөлдөр залсны дараа ерөнхийлөгч Очирбат үгхэлэн албан ёсоор нээлээ. Аав ээжийнхээ хяналтан дор эхнэр дүү хоёроо иллэг массаж хийлгэн тун сайхан амарсан цэргийн начиндул нэгийн даваанд учраа бөхөө хормхон зур давчхаад сумнаас алдуурсан ном айдал чавхтан гүйсээр 9 хөлд цагаан дуугаа тойрхыг харсан шагдар генерал нулимс зэлгнүүлэн "Айда мөн чиг хямарлаг хүү шүү. Би харах бүрд хайр бахархал эрэхгүй төрдөг" гэх үед дэрэгдэн суух амгалан генерал мөн л догдолчихсон суудал дээр өндөлцөн "Засагт хааны хөх харчуулаг эрт нийслэл хэцүү хүмүүс гэлцдэг. За тэгээд худагт хувилгаадын өлгөө нутаг шүү дээ" гэж дэмжив. Шагдар генерал чигтсэн ансхаа хурууны өндгөөрөө сэмарчаад "Шарын шашин талдаа мундаг. Манай залгаа суманд сандаг хамбгээд том мундаг лам байсан гэсэн. Даанч эсэргүүний үеэр үрэгдчихсэн. Гэхдээ ном судар бурхан шаштраа нэг агууд нуусан гэнлээ. Тэр хүний хувилгаанд үрсийг зүс буруу хүн өвлөн гэх амд амцсан яриаж байдаг" хэмээн их л бишрэл сүсэгтэй хүүрнэт сув. Аавынхаа болоод амгалан генералын үгийг шимтэн сонсонгоо зүлэг ногоон дэвжээрөө хард салгахгүй ширтэх биндрия бүсгүйж дөлийн үлээлэг зузаарсан булчинлаг яргаа биеийг хараад өөрийн ирэхгүй зүрхэн гүндээ уулга алдаж байлаа. Цэргийн начин дул хоёрын даваанд улсын начин уухнаг барай зүрүүн дээр нь эгэм тахимтан давж үзэгчдийг үндэл зүйлсээр тугаа тойрч наадамж өндөрлөв. Гэртээ харсны дараа хүүдээ хоньны махаар шүл хийж өгсөн гал хүү "Чэ битгий дэгэл зайд байл та. 50 тогтун буур сууртай байд сур. Одоо чи 24 настай их нэртэй төр данстай Монгол бүхийн цолтой хүн. Ард түмэн чамайг харж байгаа" хэмээн удтал зэмлээд "Аль хулаан хөөй оюу барай хийж өг. Булчиг нь сайхан суллаад эртгэн амраа" гэж зандарлаа. Төрийн наадмын 2 дахь өдөр эхлэж 3-ын давааны ам зарлаж эхэллээ. Улсын заан төрүүлд цэргийн начин дөлийг амлаж авчээ. Тэр жилийн наадамд 5-ын даваанд багшин шавь амлахад сумын начин цолтой байсан дөл учир битүүлэг шалтгаанаар алга болчихсон. Энэ удаа зогтохгүй гэж найдаа хэмээн бүх тайлбарлагчийг хошгоноход үзэгчид ч инээлдэх сонстно. "За дүү минь сайн барилдаарай. Ах нь дөрөв давж арай л барахгүй бах. Улсын золонд зүтгэдэг юм шүү" гэд төр болд заан элэг бүсээ тайлан дахин буулгажээ. 4-ийн даваач удалгүй эхлэж улсын арслан авираа дамлуулсан дөл нэлээн удаа ноцолдлоо. Авираа бол арга мэх ихтэй арал чад томтой бүх. Дөлийг их л амархан хайчхна гэж бодсон уу? Сүүлдээ нэлээн шарлахан хэд хэдэн удаа яврон бараг л зодох нь халаг болов. Гэвч тэр дөлийг дэндүү дутуу үнэлсэн бололтой. Аюул харууга хэд хэд хүчтэй явруулсан дөл жишимжгүй зогсохыг хараад хор шарн улам хөдлөн ухсхийн золгой давав. Ширийн бөхөөр энэ байтугай бүдүүн хүчтэй хүнийг ялж асан дөл
Тэр бүхэнд нь зайлж орхиход Арслан өвдгөлчхөв. Засуулууд маргалдан хөлийн цэцч унаагүй гэсэн шийд гарч үл ялгхан мушилдсан дул маргаан хэлгүүгээр дахиад л золгоод авлаа. Арслан авир их л бэр гарган зүтгэж давуулж гуйдахаар санаалсан ч дотуур итэнд орон тас гэтргээс авжээ. Дөрөв давсан дөлийг суудалдаа ирэхэд энэ удаа шүрээ биш үзэгслэн тэхнэр хулна нь санаа тавин тосож хөөхөндөө оюун нь цаяглан барьжээ. 21-р хэсэг төгсөв. 100 дамнсан хайр 6-р бүлгийн 22-р хэсэг. Наадмын өдөр дөлийг 2 давхыг харсан залбаад тун их тогтолсон ч эхнэр сэлэн нь зурагт руу ухаанаа алдтал ширтээд байгааг сая анзааран "Өө, чи бас бүх сонирхдаг юм уу?" гэхэд бондгос хідэл цочсон сэлэн "Хаяа үздэг юм аа. Ер нь Монгол өв соёлд дуртай" хэмээн түгдрэн хэллээ. Хазар нягааран эчингүйрч орхихыг анзаарсан залбаад зурагтаа унтраачгаад "Алив наашрээ" гээд ухсгийн тэврээ давав. Дөлийг харан хуучин дурсамжиндаа автсандаа бандсан сэлэнч тэр дороо санаачлах гартаа аваад "Би чамдаа гоё юм үзүүлье. Гэхдээ анх удаа хийх гэж байгаа шүү" гээд өмнө нь сүхрэн суугаад өмдний товчийг нь тайлаад гулжгар хүрэн эрхтнийг нь зөөлхөн атгалаж эхэллээ. Золбоод буудангийн түшлэг налан хойш гэдээж сэлэнч чивчирч хадуурах эрхтнийг нь хэдэнтэй 7 амандаа шургуулan хөөхөд "Гоё байна" хэмээн тэсгэл алдан шивнэжээ. Сэлэн дүү муутайхан хөөхөж золбоодын эрхтнийг модотл хадуур магц халаадаа тайлан шидээд буруухаран өвдөг дээр нь суучхав. Харааяндаа гулсан орох эрхтэн ондолцсон цагих бүрд өтрээг нь үрэн араас нь тэвэрсэн золбоотын гар хөхний товчийг нь бацлах үед хэмээн гиншсээр хурдаа улам нэмэн тэр бүрийд золбоод өөдөөс нь хүчтэйхэн эвсээр хоёул айхлан дур ханжээ. Зээлэнгийн зөөлхөн булбраа би торгомсог арьс хэлбэр сайтай гоёхон биеинд улам бүр шунан дурлах золбоод "Янз та гоё байлаа. Чи минь үнэхээр таж ангуй юм" хэмээн бовт новч дотор сэтгэлдээ аль хэдийнэ хар хорийн гал асаачсан нэг Монгол эрд дурлсан гэж ярьж байсан. Тэр нь дөл бахна хэмээн хорсон бодож суулаа. Тэр оройр нь золбоод өөрийн гарын доорх туслахтайгаас юм уулзаад "Миний хэлснийг судалж үзв үү? Мэдсэн зүйлээ хэл" гэж зандраад арх аяглан ууж эхлэв. Нүүрэндээ хөндлөн соривтой ширүүн төрхтээр ийш тийш шагалзаж сууснаа. "Танаас гадна өөр хүмүүс сонирхож байгаа бололтой" гэтэл дөл мэдчихэд нэгийг нь бараг алга шахсан. "Бас эний хүмүүс юм. Баг торгийн базар. Та танин үсттэй. Бас микрийн гахамига. Наадахчин тун сайн хэрэг. Дөл тагнуулын хүн. Эхнэр дүү хоёрыг нь хэн сонирхоод байгааг лав мэдсэн. Тийм болохоор энэ боломжийг ашигланаа. Яаж? Чи найдвартай хүн олоод бэлдэж бай. Би яахыг нь хэлж өгнө. Ээдэ, тун цэвэрхэн хийн шүү. Ойлгов уу?" "Ойлголоо. Аа тийм. Нөгөө хангаа хөд авчихсан. Эхнэр нь ганцаараа хөөхтүүд нь одоо солгүй төмөр замын өртөөнд өвөө мэдэрэ." За ойлголоо. Одоо явж үз. Адуур баггаар гээд өндийсэн золбоотын харцанд хорслын гал сүмэлзэн шатаж байлаа. 5-ын даваа эхлэх хүртэл нэлээд удах тул эхнэр дүү хоёроо гангарсанд бол зэнгэлдэх тойрон баахан алхаж амьтны нүдийг нэлээд хужрилжээ. Бүсгүүчүүд нь шивэр авир хийж, эрчүүд нь нууцхан нүд болондно. Улан гинтгэн дөлийг нударснаа. "Чи тэр залууг хардаа. Манай оюуг 2 жил эргүүлж байгаа. Нэр нь Тэнгис" гэж шивнэв. Аль дөрүүнээс хойш араас нь дагаад байгаа өндөр цагаан залууг аль эртний анзаарчихсан дөл санаа намраа бололтой. "Өө тийм үү. Би ч өөр юм бодож явлаа. Оюу,
Миний дүү тэр найзаа дуудал да. Араас тагаа төвхтэй юм гэв. Оюун ичингөр уулалцаж зогсноо. За тийе. Та ярилцаад үз. Гэчгээд өнөөх залууг даллаж тэр нь ч хүрээд ирлээ. Дөл түүнийг цоригтол ширцнээ. Нохоо шиг хүн дагаад эвгүй юм шүү. Элэх үг байвал хэл гэх үед гол нь удран чи айтайхан ярилтаа хүн айлгаад гэж шивнэв. Тэнгисийн царай час улаан болчихсон эхэл сандрангуй. Би жаахан имээгээд л уучлаарай дахин сэм даахгүй гэж шивнэх нь аймхаа хулчгардаа биш зүгээр л ижиж имээсэндээ гэдгийг анзаарсан тул би тийм хүн алгахар хүн биш л дээ гэд хөхөрснөө. За танилцъя гэд гар сонгожээ. Ахтан тэнгис таалагдсныг мэд мөгц оюуч тайвшран манай ах ер нь ийм ширэн хүн л дээ. Гэхдээ дотор сэтгэл нь их зөөлөн гэд гэрэл цацруулан инээмсэглэжээ. Удсан ч үгүй 5 давааны ам авсан байдлыг танилцуулж эхлэхэд дөл нилээн хойгоор улсын начин намдаг дамлуулсан байв. Уран мэх дайчин хурц барилдаантай намдаг начинтай үзэгчдийг өндөлцтөл ноцолдож хүч шавхан их л удаан барилдлаа. Гулан оюу тэнгис горов зэрэгцээ суучихсан үг хэлэгч тэнхэлгүй хамаг анхаарал нь дөл дээр төвлөрч гिचээ. Нөхрийнхөө дээлийн захыг гараа өвдтөл мошгох хулангийн үрлэн алагнууданд айдас бас бахархал гэрэлтэнэ. Дурлан хайрлах сэтгэл нь асар их дүрлзэх бүрд хар хорийн бодол нь нөмөрсөөр байв. Дөл давжээ. Гулан оюу хоёр өмөлцтөл уйлж бүх тайлбарлагчийн Завхан аймгийн сумын харьяат тагнуулын ерөнхий газар элит компани бүх цэргийн начин гал хүүгийн дөл тав давж улсын начин цолын болзол хангалаа. Гэх хүдэр баргил хоолой цуурайлж 9 хөлд цагаан тугаа дэвэн дэлэн тойрсон дөл хамгийн түрүүнд хайрт хулан дээрээ гүн хүрээд хоёул удтал тэврэлтэн зогсжээ. Гэдих сэтгэл хөдлөлтөд автсан дул 6-гийн даваанд шинхэн начин ган тогтохтой тунан баргал хайж аваад хариу мэхэн дүртэн унаж харамсалтайгаар энэ жилийн наадмаа өндөрлүүлв. Наадмын дараа айдуухтай байхыг хичээсэн авч дулд тийм боломж олдсонгүй. Энд тэнд урагдан эсэн бусын дайллага цайлганд оролцоод шөндөөл ирдэг боллоо. Улан ганц 2 удаа дагаж аваад сүүлдээ залхаж ядан дадлагынхаа ажилд анхаарах болж тэнгистэй үерхэж эхэлсэн оюуч үзэгдэхэ болчихжээ. Дөлийн утсан газар бүхэн шүрээ ирчихсэн байх бөгөөд улан баргал анх удаа түүнийг үзэн ядаж эхэлжээ. Яагаад хүний нөхөрд ингэхдээ шунддаг юм бол? Дөл намайг сонгосон. Хэрвээ шүрээг сонгосон бол би хизээч ингэж сүүдэр шиг даахгүй. Хүнд хайр сэтгэл гэж байж болох ч нэр төр гэж бас байх ёстой хэмээн узаарлан бодох боллоо. Халамцуу бүлэмцүү ирэх болсон дөлд хүүхдтэй болох сонирхолч алга юм шиг санагдана. Хонгор минь яагаад арх уучхав? Ийм үед хүүхэд олвол болохгүй шүү дээ. Хэмээн дургуйцхад бол дарга нар шахаад татгалзаж чадсангүй. Уучлаарай гин. Болон хүүхдтэй болохыг үнэхээр их хүсдэг. Гэвч нэг л болж өгдөггүй. Бүх учир надад байна гэж өөртөө гомдон сайн эмчнэрт үзүүлсэн ч бүх зүйл хэвэн. Тэр бүх л Америкт байхдаа ч элдв шинжилгээ өгч үзсэн. Булангийн сэтгэл санаа нэг л тогтворгүй болж санаашралд автан зэрэглэн цаваа байдал нь үгүй болчихов. Эмнэлэг дээрээ жижүүр эмчид туслан ойртох бөгөөд эзгүй гэрт очиод ч яах вүлээ дээ гэж бодно. 8 сар гарчээ. Тун удахгүй Америк руугаа явж өлөөсөө дахиад л сална. Дөл шүрээ 2 нэг усад нэг хотод. Бодолд автан гунит суухдаа хүн орж ирснийг ч анзаарсангүй. Жижүүр эмч биш, хүйтэн харцтай, огт танихгүй 2 хүн байв. Эмчин та юу? Бие үзүүлээ. Яасан сайхан хүн бэ? Харангуут сэрэл хөдөлчглөө. Айд сандарсан хулан би эмч бишээ. Дадлагын оюутан. Та 2 төр хүлээ. Одоохон эмчийг
Гэтэл нэг нь би өөрөө олоод уулзчихнаа. Харин чи манай найзыг гэчгээд шат руу алхаж нөгөөх нь хуланлууд өхөн зөөрөх чагнаад өгөө. Маш хурдтай цоглоод байна гэснээ хормой дороос цувхах гуйнаас нь илээд ав. Хөөе та болооч гэж хашгирсан ч өнөөхөр ухсхийн амийг нь таглаад хомхон тэрж хувцсыг нь тайчхыг оролдон буудан дээр даран унжээ. Нутгийнхаа амин хайртай дүү ирээдүйн залгамжлагч нь болох Дөлийг улсын цол авсанд хамгийн их баярлсан хүн бол Шагдар генерал билээ. Чамгүй хөрөнгө бэлтээ төдөөгүй улс төрж асар их нөлөөтэй болсон Шагдар өөрийнх нь компани нэр дээр барилдсан тул ёстой л унаж тусан цолныхоо мэлалгаа наадам хийхээр зэхэж эхлэв. Мэдээж амгалан генерал болоод бас бус хүмүүсийн дэмжлэгийг авч дээр нь Дөлийг нөлөө бүхий бизнесмен улс төрчдтэй танилцуулахыг зорин хэд хэдэн уулзалт зохион завгүй өдрүүдийг өнгөрөөж байлаа. Өнөөдөр мөн л хэдэн бизнесмэнүүдийн хамт салхинд гарч охин бэндрэн хоол цай бэлдэн өөрт нь туслах Дөл рүү талмаар ширтэнгээ. Хулан яагаад ирсэнгүй? Чи нэг л сонирн байх чинь гээд инээ. Дөл үсээ элбэн эхнэр маань ядраад байна. Хэд хоног элдв юм дагуулад явчихсан болохоор үжилсэнгүй. Тэгээд ч дадлага хийх гэж бодоод гэлээ. Бэндрээ сэтгэлээ чангалж харцаануудаг байсан ч энэ удаа тэгсэнгүй. Би лав ийм сайхан залуугаас алхамж олдохгүй. Огт ядрахгүй гээд муш алзав. Гэхдээ Дөл энэ бүхнийг огт анзаарсангүй. Энгийнээр ярилцаж сууснаа Шагдар генералыг дуудмагц босоод явчихав. Дандаа л 40-с дээш насны амблаг хүмүүс байхаагаад тэдний дэргэд амангаа жарилцах нь Дөлд их л хүнд байгаа бололтой үе уулзхийн ичингүрч асуусан асуултанд нь товчхон хариулах төдийд л ихэнхдээ сонсож байлаа. Шагдар генералч хүссэн үр дүндээ хүрэх бололтой сэтгэл хангалуун ундгаа өргөөд за тогтоё 8 сарын 10-нд Дөлийнхөө цолны мэлалга наадам дээр уулзцгаая гээд архиа дуустал нь хөндөрсөөр тэр өдрийн уулзалт өндөрлөж хот руу буццгаажээ. Ганц хоёр халамтсан хүмүүсийг гэрт нь хүргэсээр нэлээн оройтож орвол хулан ирээгүй байв. Эмнэлэг рүү залгавал эрт гарсан гэх. Эртээд энэ овшнууд Дөл маш их сандран гарч хулангийн эрх ёстой зам руу зөөлөн гэлтрүүллээ. Харагдсангүй. Эмнэлэг хурч жижүүрэмчээс асуухад нэг залуутай хамт гарсан да. Ангийнх нь хүүхэд юм болов уу гэж бодсон. Гэхэн тэр ангийнх нь иржээ дээ гэж тайвшран бодсон Дөл буцан гэлдэрч явдал хулан үл таних залууд тэврүүлчихсэн зам дээр гар өргөн зогсож байв. Энд чинь хинсэн бэлээ? Таксийн цуухта Дөлийн машин руу хальтхан харсан залуу өнөөх төгсөө дүрээрээ мөн. Гэнэтхэн дүрсхийн араас нь мөрөгчмөр санагдсан ч энэ хоёр чин эртний танилуучууд үү. Бааранд орсон бололтой. Би хулангаа арай л хэдрүүлээ бодчихлоо. Хэмээн инээмсэглээд араас нь дагаж таксич гэрийнх нь гадна зогсжээ. 22 дугаар хэсэг төгсөв.